За, видеоны 2 дахь хэсэг маань эхэлж байна. Энэ маань negative form буюу үгүйсгэх хэлбэр. Үгүйсгэх хэлбэр гэдэг маань тэгдэггүй, ингэдэггүй, байдаггүй, дурггүй гэсэн утгыг илэрхийлнэ гэсэн үг юм. За, өгүүлбэрийн бүтцийн хувьд болохоор зэрэг I, you, we, they эзэн биед дээр don't, he, she, it эзэн бие дээр doesn't гэж орох юм байна. За, тэгэхээр өгүүлбэр нь эзэн бие don't эсвэл doesn't үйл үгээ аваад тусагдах нь аавна гэсэн үг. Би тэгдэггүй уух кофе гэж хэлнэ гэсэн үг. Тэр нь би кофег уудаггүй гэсэн өгүүлбэр нь болно, тийм ээ. За, таад минь өөрсдөө бас өгүүлбэр хэлээд үзээрэй. За, эхний мөрөнд AUVD эзэн биед дээр жишээ бичсэн байгаа. Хоёрдугаар мөрөд дээр хоёрдугаар энэ баганд болохоор зэрэг хиши эзэн биед дээр жишээ болгож бичсэн байгаа. За, дахиад хэлэхэд өөртөө өгүүлбэр хийлж ээж, өгүүлбэр зохиож ээж, өөрийнхөө амьдрал дээр би яадаггүй билээ гэж бодоод те би тэгдэггүй манай найз мах иддэггүй гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө амьдрал дээрээ өгүүлбэр зохиогоод комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд комент хэсэгт үлдээснээр 100 өгүүлбэр бол зүрх дарна. Хэрвээ буруу өгүүлбэр бичсэн байвал комент хэсгээр доор нь засч хэлж өгнө. Тэгэхээр ойролцоо иймэрхүү өөрийнхөө жишээн дээр өгүүлбэртэй зохиогоорой. За, I don't speak Korean. Би солонгосоор ярьдаггүй. I don't play basketball. Би сакс тоглодоггүй. You don't have a girlfriend. За, I have a girlfriend гэдэг нь надад найз охин байдаг гэсэн үг гэж хэлсэн тий. За, тэгэхээр чамд тийм юм байдаггүй, надад тийм байдаггүй гэхийн тулд don't have болох юм байна. You don't have a girlfriend. Чамд найз охин байхгүй. You don't drive. Чи машин барьдаггүй. We don't eat seafood. Бид нэр далайн хоол иддэггүй. We don't like biology. Бид нэр биологийн хичээлд дургүй. They don't know me. Тэд нар намайг мэдэхгүй. I know you. I don't know гэж ингэ ярьдаг тий. They don't go to church. Church гэдэг нь христийн сүмийг хэлж байгаа. Тэд нар сүм рүү явдаггүй. They гэдгийн оронд my parents ч тийм үү my friends don't go to church гэдэг ингээд орлуулад хэлж болно. За, хэнийг ярьж байгаа бодоод шийт байх юм бол S аваад S авах буюу doesn't IUVD эзэн бие дээр ярьж байгаа юм бол don't гэдгээл ярьчихна. За, ихэнтэй жоохон бодох шаардлага гарна. Гэтэ явандаа гайгүй болно. He doesn't drive car. За, тэр машин барьдаггүй. Тэр хэрэгтэй. He doesn't like my perfume. Тэр хэрэгтэй. Миний үнэртөөс таалагддаггүй. She doesn't play computer games. Тэр эмэгтэй компьютер тоглох дургүй. Doesn't гэдгийн араас үл үг гарсан магаз. За, she doesn't watch series. За, тэр олон ангитай кинонууд үздэггүй. It doesn't work. За, it гэдгээр өөрхөн компьютерыг хэлж гин те. It doesn't work. Компьютер л байгаа зааж байгаа ч юм уу эсвэл my computer doesn't work гэж хэлж болно те. Миний компьютер ажилтгүй. The bank doesn't open on Sundays. За, эзэн бие it буюу банк бүтэн сая өдрүүдэд онгойдоггүй. Амардаг. За, дараагийн маш чухал хэсэг бол question form буюу асуулт хэлбэр байгаа. За, ингэдэг үү, тэгдэг үү гэсэн асуултыг асууна. За, хүнтэй ер нь танилцж байхдаа тий чи хаана ажилладаг вэ? Чи юу хийдэг вэ? Чи усан цэлдэг үү? Компьютер тоглодог уу гэх жишээний ингээд байнга давтагддаг зүйлүүдийг нь асуудаг тий. За, ерөнхийдөө тэрэн дээр маш их ашиглагдана гэж ойлгоорой. За, энэ дээр мөн адал эзэн бие бодох хэрэгтэй. IUV day эзэн бие дээр do you, do I, do we, do they гэсэн. Тэгээд араас нь үйл үгээ бичээд тусгадгуунаа бичнэ. Do you, do I, do we, do they. Okay? За, энэ бол yes no question буюу богино хариултаар хариулагддаг
тийм үгүй асуулт гэж хэлж болно. За, do I know you? Би чамайг мэддэг үү? Би чамайг мэддэг үлээ. Таньдаг үлээ те? Do you speak English? Чи англиар ярьдаг уу? Do you drink coffee? Do you go to school? Гэх жишээний байж болно. Do we have a plan? Биднэрт ямар нэгэн төлөвлөгөө байгаа лөө? Найзуудсаа асууж болж байна те. Do we have a plan for Friday гэдэг ч юм уу. Тав өдөр биднэрт төлөвлөгөө байгаа лөө. Do they study math at school? Тэднэр сургууль дээр математик сурдаг уу? За хэрвээ тийм байх юм бол Yes, I do. Yes, you do. Yes, we do. Yes, they do гэж богиноор хариулна. Do you play piano? Yes, I do. Түүнээс биш Yes, I play piano гэж уртаар хэлэх шаардлагагүй. За, үгүй байх юм бол No, I don't. No, you don't. No, we don't. No, they don't. Okay? Ингэж хариулна. Do you smoke? No, I don't. Тэ? Түүнээс No, I don't smoke. I don't like smoking гэх амар уртаар хэлээд ах шаардлага байхгүй. За, he she эзэн бие дээр do биш does-ыг урдаавна. Does he or she or it. Тэгээд за энэ дээр буруу биш үү? Үйл үгнийх нь араас нь s орохгүй. За object буюу тусгатхан. За яагаад гэвэл энэ subject-ийн араас бичсэн байгаа s нь болохоор зэрэг тэр урдаа does гэдэг рүүгээ орсон болохоор энд s байхгүй. За буруу бичсэн мэн sorry. Does he watch Game of Thrones? За тэр ихтэй Game of Thrones үздэг үү? Does she work at the hospital? Тэр эмэгтэй эмнэлэгт ажилладаг уу? Does it work? Одоо ингээл чи ямар нэг ингээл уцаа ингээл асаах гад ч юм уу те. Ингээл үзэж ангууд хүмүүс ирэл does it work? Наад чи ажилтны муу юу гэж ингэж асууж болно гэсэн. За хэрвээ тийм ээ байх юм бол yes he does. Yes she does. Yes it does. No he doesn't. No she doesn't. No it doesn't. За ингээл болоо. За энэ he she it аюувитэй ялгаатай зүйл нь s-ээр ялгагдчихж байгаа. I drink coffee. I don't drink coffee. Do you drink coffee? Тэ? За she drinks coffee. She doesn't drink coffee. Does she drink coffee? Yes she does. За иймэрхүү хичээлүүдийг өнөөдөр үзлээ. За өнөөдрийнхээ хичээлийг давтъя. За одоо миний унших жижигхэн одоо зүйлийг орчуулад ойлгож чадж байна уу юу? Comment хэсэгт бичээрэй. Okay? За We are Mongolians and we live in Central Asia. I am a teacher. I work at the school for elementary school children. She is my friend Jane. She is 28. She studies at the Mongolian National University with my sister. I always play computer games with my friends on Sunday. We meet in the PC Game Center. The PC Game Center is near my home. Okay? За. Ойлгохгүйсэн ч зүгээр. Яагаад гэвэл бид нар төнгөж эхэлж байгаа. Зарим дүрмүүдийг үзэж эхлэх байгаа. За, гэрийн даалгаварт өөрийнхөө тухай одоо хүүрнэх 5, үгүйсгэх 5 өгүүлбэр бичээд тэгээд асуулт зохионо. Тэгээд 5 асуултанда богино хариултаар Yes, I do. No, I don't гэдэг ч юм уу ингээд хариулаад. За ийм гэрийн даалгавартай байгаа шүү. Ингээд сурсан зүйлээ тэр дор нь өөрөө хийж үзчихэж талаанд нь цээжлэгддэг тий. За маш их баярлалаа. Чадаж байгаа, чадахгүй байгаа гэж комент хэсгээс хараад шалгая guys. Bye bye.